Сангийн сайдаас асуу. Итэл бид хоёр нэг ярилцсан валютын нөөцийн ханшийн асуудал чи ер нь хүндэрсэн байна. Төсвийн тодголгын бэлтгэлийг хийж байгаа юу? Жавхлан сайдаа. Төсвийн тодголгын бэлтгэлийг хийж байгаа юу? Төсвийн зарлага буугч чиглэл та хэд маань ер нь судалгаа шийдвэрийг хийж үзэж байгаа юм уу? Энэ валютын ханшны нөөцийн асуудал чи ер нь нэлээд өндөрсөн байгаа гэсэн мэдээлэлүүд хаасаг явж байгаа. Swap дээр болж байгаа нь 2.8 тэрбум долларын асуудлаар л одоо амьдрахаар явж байгаа гэж сонсогдсон. Тэгэхээр энэ дээр төсвийн тодголын дээр бэлтгэл энэ дээр хийж байгаа. Ер нь тодголыг зарлагаар бууруулвал яасан бэ гэсэн асуудал би танд хоёр дахь удаага оройтойгоо гадар төсвийн тодгол хийх чиглэл рүүгээ явал яасан бэ гэсэн саналыг тавьж байна. За тэр зардлын асуудал дээр бол бид бүгдээрээ л одоо нэг шугам дээр байгаа гэж ойлгож байгаа. За тийм ч учраас бид ер нь бол бүтээн байгуулалтуудаа ер нь ирэмблээд ер нь дийлэнхийн төсөв дээрээс хийж дийлдгийг бол ер нь хойш нь тавьчихсан шүү дээ. Ирэмблээд нэлээ хойш тавьчихсан. Тийм учраас одоо яг орлогынхаа хэмжээнд зардалгаа төсвөлнө гэд бид хуульчсан учраас бид энэ хэмжээндээ л явна. За гагцгүй төсвийг одоо гарцаагүй нэмэх шаардлага оруулж чаддаг байдаг энэ хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлууд байгаа. Өмнөх жил төсөв батлахад бид энийг одоо танилцуулга оруулж ирээ. За төсвөөс бол шууд зардал нэмэгдэх асуудлуудыг их хурл дээр эргэж харьяа гэд ажлын хэсэг байгуулагдаад энэ дээр одоо маш сайн ажиллаж байгаа. За тун удахгүй их хурлаар одоо энэ асуудал орж ирээд хилцэгдээд явна. За энэ дээр харин та бүхэн маань их сайн хамтарч ажиллаж энэ зардлуудаа харин хэмнээд их тодорхой болгочих юм бол ер нь баггүй хэмжээгээр зардал хасагдана. Шууд хуулийн заалтаар одоо энэ жил жишээ нь 4.5 их найдын зардал орж ирсэн байгаа шүү дээ нэмэгдэж. Багтаагүй цанд нь 2 их найд байгаа. За эднэрийг одоо зохицуулт хийгээд одоо зорилттой шийдвэрүүд гаргачих юм бол одоо энэ хэмжээгээр багаснаа гэсэн үг. За нөөцийн хувьд бол бас амаргүй үе бид бодж байна. Энэ бол бас хэр одоо тулж байгаа ийм эрсдэл. За гол түүхийдүүдийн үнээс одоо гол юу нүүрсний үн нэлээд унчлаа. За энийг одоо дагсан мэдээж одоо орлого дээр цохилт ирнэ. Тэгвэл дөнгөж одоо 1-р үйлрэл дуусч байна. 2-р үйлрэл, 3-р үйлрэл цаана ер нь бол манай экспортуудын нэмэгддэг, улирлын шинжтэй нэмэгддэг үйлрэлүүд манууд урд байна. За бусад одоо түүхийдүүдийн үн боломж юм байна гэд бүх нөөц боломжоо шавхаж байна. За swap-ийн хувьд бол бас л нэг хэрэгсэл бид нөөцөө нэмдэг. За тэгвэл мэдээж энэ хэрэгслүүдэд ирэмбэлж ягаад аль болох өрдөг багтаагаар дараа нь одоо сүрэг үр даврын бас ирэмбэлж ингээд шийдвэрлээд явна. Хараахан тэрэнд хүрчээгүй байна. Тийм тэгэхээр сандрах хэрэггүй. За тодглын хувьд мөн л одоо өглөө гинт тусч ирээд ингээд төсөлтөөрөө хийждэг зүйл биш. Одоо хуулиараа энэ чинь нөхцөл байдал маш тодорхой заасан байгаа. Ийм нөхцөл үүссэн үед засгийн газар тодтгол одоо өргөн барина гэд. За тэрэндээ хараахан бас хүрээгүй байна. За орлогоо нэмэх, орлогоо хамгаалах, зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтуудаа бас тодорхой хэмжээнд ирэмблэх гэж засгийн газар нэг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хийждэг ажлууд байна. За эннийхээ ардаас явж байна. За энэ дээр одоо өндөр ач холбогдол өгөөд ажлын хэсэг байгуулагдаад бас их дүнгууд гарч байна. Юугүй бүр одоо үнд байдалд орчоогүй байна. Бас энэ ийм зүйлүүд байна. Тэгээд одоо засгийн газар болгон дээр бид нар асуудлаа яриа. Засгийн газар болгоны дараа олон нийтэд энэ одоо экспорттой холбоотой манай нөөцтэй холбоотой мэдээллүүдийг одоо танилцуулаад явж байгаа. Ямар ч үсэн нөөц бол төв банкнаас мэдээлж байгаагаар олон улсад барьдаг стандарт